Төмс хүнсний ногоо манай улсын хамгийн өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн. Тиймээс судлаачид зөв техникээр эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоход голлон анхаарсан талаараа ярьсан юм а. Олон өнгийн ч юм уу таримтлуудынхаа өрөнд үйлчлээд ингээд доторх агуулгалт юмнуудыг ингээд үзээд ирэхэд шал өөр. Одоо тарилтын үед хэрэглэснээр ургацыг бол 20-25% нэмэгдүүлжсэн бол одоо ургалтын хугацаанд давтаж хэрэглэснээр 30-40% хүртэл одоо ургацыг нэмэгдүүлж байгаа. За энэ нэмэгдэж байгаа ургац маань ерөнхийдөө одоо тариаланчид одоо төмс тарьдаг хүмүүсийн одоо хамгийн их одоо авахыг эрмэлж идэг таваарлаг ургац, таварын чанарыг илүү сайжруулдаг. За тэгээд төмсний агуулмж одоо витамины агуулмж С амин дэм агуулгадаг төмс маань өөрөө. Тэгээд С амин дэмийн агуулмжийг дээшлүүлсэн одоо ингээд төмсний ургац болон чанарт нэлээд сайн нөлөө үзүүлсэн ийм бордоонууд байгаа.